Энэ удаагийн бичлэгээр байцааг хэрхэн зөв технологиор дарах уу? Тэгэд элдвтэй хувин яаж хэрхэн ашигладаг те? Тэгээд байцааны хүний эрүүл мэндэд нөлөөлөх ашиг тусын талаар ярьж өгье. Бас яаж хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар ярьж өгье. За юуны өмнө бид нэр байцаа хийхдээ за ийм электрон жин ашигладаг. Тэ байцааныхаа луунгийнхаа жин гаргахын тулд давсныхаа хэмжээг тохируулахын тулд ийм жижиг галтгооны мини жин ашигладаг. Тэгээд манай одоо үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд болохоор ийм Сибирээс гаралтай чулуун давс ашиглаж байгаа. Яг одоо йоджуулаагүй ийм дашлагаа ихэд тохирсон ийм давс ашиглаж байгаа. За аль ч төрлийн даршилсан бүтээгдэхүүн ихэд йоджуулсан давс ашигладаггүй гэдгийг л хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Монголын одоо нуурын давснууд байдаг те йоджуулаагүй болно. Хүнсний одоо зориултаа Байкал гээд бас Оросын йоджуулаагүй давснууд байдаг. Аль нь болно. За тэгээд лаврын авч биднэрт хэрэг болдог. Ингээд бид нэр ажлаа амарчлахын тулд ийм том савнуудад хийцэн байдаг. За энэ бол душисти перц буюу одоо үнэрт перц, их сайхан үнэр амттай. За тэгээд хар перц, өрлөө хар перц ордог. Торох материалууд нь ердөө л энэ. За 1 кг байцаанд 1 кг бүтээгдэхүүнд те. За луунтай хий гэж бодох юм бол 900 г байцаа, 100 г луун, тэгээд 2 сэрхэг лаврын авч, 18 г давс. 20 биш шүү, 18. Энэ маш чухал. Дараа нь би гоё ярьж өгнө. Тэгээд 2 сэрхэг душисти перц буюу одоо үнэрт перц. Тэгээд 10 сэрхэг 10-аас 20 сэрхэг хар перц. Яг амтлагаараа ингэж хийгээд ахаар хүн өөртөө тохируулаад сурчин. Бид нар бол 10-ыг хийдэг. За тэгээд миний хувьд одоо ингэж байцаага зохистой хэмжээгээр нь бэлтчихсэн байна. Урдчлаад цаг хэмнэхийн тулд. За одоо яах вэ гэхээр байцаагаа өсгөлн, луунгаа өсгөлн, амтлагчаа хийн, давсаа хийн. Тэгээ сайхан ингэж холиод багсарчдаг. Бид нар бол багсарчихсан байна. Та нар гэртээ ингэж хийгээд идээд иж болно шүү дээ. Ёстой амархан. Байцааг шил болон хунцар савнд даржтвал илүү зохимжтой байдаг. Төмөртөө одоо хэдий ган төмөрч байсан уралд орчих гээд байдаг. Тэгэхээр модонд орох байж болно, шил байж болно, хүнсний зориултаа хунцар байж болно. За ингэж энд бол би яг 5 литрийг бэлдсэн байгаа. Бэлдээд багсарчихсан. За ингэж бэлдсэн байцаагаа элдвтэй хувин руугаа хийлээ. Тэгээд ингэж дараад өгдөг. Ингээд нэг 4-5 минут нухсны дараа шүүс нь ингээд сайхан гараад ирнэ. Хамгийн гол нь шүүсээ байцааныхаа гадаргууд дээр байлгахгүй бол байцаа муудах те хөгжрөх дээрээсээ хөгжрөх энэ тийм асуудал үүсдэг. Хэрвээ хөгжирсэн байх юм бол хөгжтэй хэсгийг авч хаях хэрэгтэй. Тэгээ доод нь бол зүгээр давсныхаа уусмал байгаа бол энд бол ямар нэгэн хүчил ордгоо, ус ордгоо гэдгийг бас сайн санах хэрэгтэй. Тэгээд одоо элдвтэй хувингийн нэг давуу тал нь өөрт нь юм дардаг юм нэг байхгүй. Бид нар чинь нэг тавг тавиал чулуу савтай усмус тавиал тэрийг маргааш нь хийг нь авахын тулд энийгээ буцааж аваад юмар хатгадаг штэ тий. Энэ бол тэгэхгүй. Одоо ингээл хараа. Ийм гоё. Ийм л учраас элдвтэй хувин гэдэг байгаа шүү тий. За ингээд шүүсэндээ бүрэн орчиж байна. Одоо хийгээ авахдаа энэ нөхрөө нь савх зоочдөг. Тэгэл хийгээ аваад байна өдөр болго. Одоо хүн болгон гэртээ ингээд сайхан эрүүл хүнс хийж идэвэл бас аштай юу да. Завгүй хүмүүс нь бие хүнс франчайзынхаа байцаанаас аваад тийм ээ. За одоо маск авч болох хаа. Энэ шүүс ер нь яаж гадаг вэ гэхээр энэ эсийн доторх те байцааны навчин дах эсийн доторх концентрац байцааны гадна орчны эсийн концентрацийн зөрөөгөөс үүсдэг. Давс хийчихэр нөгөө орчны концентрац нь өөрчлөгддөг учраас байцаа шүүсээ өөрөө гадагшлуулцдаг. Түүнээс одоо ингэж нухаж барьж байгаа ч бас байгаа юм биш. Тэ. За. Тэгэд ингэж хийчихэд өдөр болгон хийг нь авах нь эхний 7 хоног бол одоо маш эрчимтэй үржил явагддаг. Lactobacillus palmantarium, Lactobacillus propalmantarium, Lactobacillus brevis гэдэг 4-5 төрлийн бактери, пробиотик бактериуд байдаг. Тэгээд эдгээр нь бол одоо хүнтэй
хүний ходоод гидсэнд арилдаг симбиоз амьдралтай бактериуд хүнд ашигтай гэсэн үг. Пробиотик бактерийг бол 1900-аад оны ихээр Оросын эрдэмтэн нээж Нобелийн шагнал авсан байдаг шүү дээ. Энэ судалгаагаараа та хэд бас энэ талаар Google-ээс хайгаад үзээрэй. Амархан гаргаад ирнэ. За тэгээд эхний талаа бол эрчимтэй эсэлтэлд явагдана. Тэгээд хөөс үүсдэг, хөөсийн халбгаар хутгаж авах хэрэгтэй. Дээр нь одоо дотроос нь их хэмжээний хий ялгардаг. Энд бол дандаа л бактери үржиж байгаа учраас давхар хий ялгардаг. Тэр хийг авахгүй бол байцаа гашуурчдаг. Тийм нэг гашуу амттай болцдог. За тэгээд ер нь бол нэг 7 хоногоос идэж болно байцаагаа. Ягаад тэгэхээр тэр үед одоо байцаанд пробиотик бактериуд хангалттай хэмжээгээр үржижсэн байдаг. Дараа нь бол чимэг үйлсэлтгээд дахиад нэг 7 хоног үргэлжилдэг байгаа. Энэ үед яадаг вэ гэхээр нөгөө байцааны тэнд байгаа одоо пробиотик бактериуд чинь энзим ялгаруулна лактоза. Тэр лактоза бол одоо энэ луван болон байцаанд байгаа байцааг идэж одоо сүү хүчлийг үүсгдэг байна. Тэгээд гоё эсгэлэн амттай болдог байна шүү дээ. За хүмүүс их асуудаг яаж хадгалах уу, яаж иддэг юм гээд. Энд чинь одоо давстай бүтээгдэхүүн юм биш үү? Их идэж болдго юм уу энэ гээд олон зүйл асуудаг л да надаас хэрхэн хадгалахаас өсвөлээ л те. За өдөрт бол 150-200 грамыг идэхэд хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор хөнөөл болохгүй. Яагаад тэгэхээр давсалцсан учраас одоо нөгөө бөөрийн чулуужлалтай үүсэх барих тийм зүйлийг бол дэмждэг гэсэн үг. Гэхдээ 150-200 грамм одоо идэхэд эрүүл хэвийн хүний биед бол ямар ч өөрчлөлт гарахгүй, бөөрөнд асуудал үүсэхгүй. За ямар хүмүүс идэж болохгүй гэхээр бөөрийн чулуужилттай болон бөөрийн одоо архаг үрвсэлтэй те ходоодны шарахтай, ходоодны хүчлэг ихтэй тийм хүмүүс бол их мэдрэг байдаг. Бага хэмжээгээр идэж үзэх хэрэгтэй өөрийнхөө бие таарж гэнэ үү, таарахгүй гэнэ үү гэдгийг за тэгжээж үзнэ. За хүний аманд ойролцоогоор нэг 100-аас 700 орчим төрлийн бичил витамин байдаг. Бактери, вирус, мөөгөнцөр байдаг. Ходоодонд харин бага байдаг. 10-аас 100 орчим төрлийн одоо бактериуд байдаг. Бактери, вирус те мөөгөнцрүүд. Эдгээр бол одоо тухайн эзэн биед ашигтай байна, ашиггүй бас байгаа. Тэ ямар үндэстэн ямар тижэл одоо хоол тижэл голлож хэрглэж байгаа шалтгаалаад энэ бактериудын тоо өөр байдаг учраас одоо 10-аас 100 гэдэг ч юм уу тэгж хэлж байгаа шүү. Хүний ходоод бол хүчлэлэг тэгээд давсархаг байдаг учраас 10-аас 100 төрлийн бактери амьдардаг бахны төрлийн шүү. За тэгээд харин гидсэнд бол маш олон төрлийн бараг 1000 орчим төрлийн бактери амьдардаг. За тэгээд энэ пробиотиктой одоо байцааг хүнсэнд хэрэглэснээр хүний биед одоо ямар ач тустай бэ гэдгийг бас хүмүүс зөндөх асуудаг. Ер нь бол би бараг сүүлийн 3-4 жилийн талаар жил болгон л ярьдаг, намар болгон те. Тэгээ энэ жилээс одоо бүтээгдэхүүн хийгээд манай био хүнс франчайзинг гişүүд бас орон нутгад бүтээгдэхүүн хийгээд одоо эрүүл мэндийг түгээж байна. За юуны өмнө бол хэмжээний пробиотик бактери агуулсан учраас эдгээр нь хүний одоо ходоод гэдсний те микробиом гэж ярьдаг. Одоо тэр төрөл зүйлийн тэнцвэртэй хэмжээнд байлгадаг. Ашиггүй бактерийг устгаад ашигтай бактерийг энэ байцаа чи өөрөө хөгжүүлж өгдөг байна. Тэр энэ байцаанаас энэ гарсан одоо энэ бактериуд чинь хоол тэжээлийг боловсруулахдаа маш сайн. Яг тэгэхээр хүн төрхөөсөө эхлээл ходоодондоо лактобациллустай төрдөг. Нөгөө ихийн сүг уугаад сүгийн хоол тэжээл болгож задлж өгдөг те. Тэгээд харин 10 наснаас хойш энэ лактобациллусын тоо ер нь багасчдаг. Тийм учраас хүн сүү боловсруулах чадвар нь айжуур багасчдаг. Тэгэхээр бид нар одоо энэ лактобациллустай тий олон төрлийн лактобациллустай хүнсний ногоо гэдснээр тэр ходоодныхоо микробиомыг хамгийн одоо тэнцвэртэй хэмжээнд нь ашиггүй нустаад ашигтай байх нь. Жишээлбэл хеликобактерийн тухайд ярил л да. Хеликобактери бол өмнө ходоодонд одоо янз бүрийн тоогоор байдаг. Янз бүр тий тухайн хүнээсээ шалтгаалаад. Гэхдээ заримд нь бас байхгүй ч байдаг. Гэхдээ ер нь бол одоо хеликобактери бол хүний биед ашиггүй бактери. Тэгээ түүнийг бол одоо энэ пробиотик бактериуд тэр хүчлийн орчныг үүсгэж өгснөөр одоо дарангуйлж өсөлтийн дарангуйж бага хэмжээнд барьж идэг тийм онцлогтой. За дараа нь дээр нь их хэмжээний витамин С байдаг. Даршилсан байцаанд. Энэ даршилсан байцаанд байгаа витамин С нь өөрөө одоо байгалийн гаралтай маш хүчрхэг антиоксидант гэж яригддаг. Дээр нь одоо энэ хүний хумс, тэ, арьс, үс эдгээрт ордог одоо уургийг нийлэгжүүлэх гол одоо хүчин зүйл нь гэх юм уу нөлөөлж идэвхжлийн өсгөж өгч идэг. Тийм одоо үүрэг гүйцэтгэн. Дээр нь бол яг өөрийнхөө нөгөө нэг бие сор гадагшлуулах те хор тавдрыг багасгах тэр антиоксидант үүргээ бас витамин С одоо үүргээ гүйцэтгэж яах нэ. Дээр нь энэ байцааны нөгөө нэг шар зөв технологиор дарсан байцаа ийм шар хийсэн бүтцтэй байдаг. Гоё. Нэх гоё тийм цэвэр тунгалаг эсгэлэн амттай.
Гашуун биш шүү. Эсгэлэн амттай. Тэгээд ийм байцааг одоо идэхээр бид нар түгээгээр нээж гин гэсэн үг шүү дээ, тэ. А энэ байцааны шөрөмжлөг бүтц одоо гидсэнд орохдоо гидсний гөрүүлж хөдөлгөөнийг сайжруулж өгдөг. Тэгснээр одоо хоолт хийжэл маш хурдан боловсрох тийм болцоотой болдог байх нэ. Тэгэхээр одоо өдөр тутамдаа байцаа хэрэглэхийн ач тусыг бол ерөөхдөө нь одоо ингээд ярьчихлаа. А бас ходоодыг бол одоо үргэлж залуу хүчрэхэг байлгаж идэг. Ягаад гэхээр тэр ходоодны салт бүрхөвчөнд нөгөө бактериуд амьдарч байгаа шүү дээ, тэ. Бид нөгөө ходоодны өнгөр арилжчихлаа гэж ярьдаг шүү дээ, тэ. А тэрий чинь бол маш одоо доктортой хэмжээнд хүчрэхэг байлгадагаараа онцлог энэ бүтээгдэхүүн. За тэгээд энэ элдвтэй хөвөнгөний хувьд бол одоо хүмүүс бас их асууж байна. Ямар учиртай хөвөн сурталчлаад байгаа юм бэ гэдэг. Энэ бол Оросын одоо Alplast гэдэг компанид хийгдсэн одоо сүүлийн үеийн технологийн хунцар ашигладаг. Энэ бол 5 номерын хүнсний зориулттай хунцар. А тэр дотор PP буюу полипропилен гэсэн юутай шошготой. А полипропилен гэдэг нь бол одоо орчин үед энэ дээр байгаа. PP гэж байна уу? Аа. Полипропилен гэдэг маань одоо орчин үед гарсан хамгийн эрүүл мэндэд хор багтай хунцар энэ төрөл байгаамаа. Тэгээд элдвтэй хөвөнгө одоо өөр юунд ашиглаж болох вэ гэхээр жишээлбэл би энэ олон төрлийн ногоонуудыг 4 хоногийн өмнө одоо давсалсан байгаа. Ер нь давслах, барьцлах гэдэг аль аль нөөцлөх төрөлд ордог. Давслах нь бол одоо халуун боловсруулалт хийхгүйгээр амтлагчаа хийгээд давсаа хийгээд шингэнд хийгээд тэгээд тодорхой хугацааны дараа эсгээд тодорхой хугацааны дараа идэхийг бол давслах гэж ойлгож болно. Нөөцлөх гэж бас байгаа. Тэр нь бол одоо дарслах нь бол халуун боловсруулалт буюу пастеризац хийгдчихэж болдог бүтээгдэхүүн. Тэгээд энэ давсалж байгаа тохиолдолд бол одоо ямар нэгэн халуун боловсруулалт ордоггүй учраас эдгээр бүтээгдэхүүнийг бол удаан хугацаанд хадгалж идэх боломжгүй. Яагаад гэвэл одоо баг амьд организм шиг юм байгаа байхгүй юу. Тэгээд байцааг бол 5 хэмд хадгалахад байцааны өсөлт зогсчдөг. Эсэлтэн зогсно, нөгөө бактерийн үржилэн зогсно. Тийм учраас одоо хөрөгчөнд сар хадгалахад бол ямар нэгэн одоо асуудал үүсэхгүй. За иймэрхүү төрөл бүрийн одоо жишээлбэл энд брокколи байна, цоохор майлз байна, чинжүү байна, помидор байна, цагаан далаат байцаа байна, сонгон байна, сармис байна, кимчи байцаа байна. За энэ дотор луван хийж болно, хүрэн манжи хийж болно. Цагаан луван хийж болно. Зүгээр энгийн байцаа хийж болно. Төрөл бүрээр даршилж болдог. Гэхдээ ингэж даршлахын тулд биднэрт заавал нөгөө амтлагчуд байх ёстой. Тусгай амтлагчуд. Эсвэл уламжлалт аргаар өөрсдийнхөө хийдэг технологиор бас хийж болно. Яг хуу ийм зориултын амтлагч нь юу гэдэг вэ гэхээр тунхуу те гвоздика тэгээд душисти перц гичний үүр гэдэг зарим төрөл нь одоо Монголд байдаггүй. Тийм амтлагчуд ордог учраас их сайхан амттай болдгоор ялгаатай. За тэгээд бас нэг зүйлийг дурдахад одоо жишээлбэл хүнсний дэлгүүрүүдэд бас ингээд зарагдж идэг. Энэ бол эдика буюу одоо Германы Sauerkraut энэ бас л эсгсэн байцаа. Европчууд их хэрэгэлдэг тий. Тэгээд энэ бол үйлдвэрийн байцаа. Одоо 500 г нэг 8,000 9,000 төгрөгийн үнэтэй зарагддаг. Гэхдээ гэрийн аргаар эсгсэн байцаа одоо таны гэртээ хийсэн байцаа энэ хоёрын хооронд маш том ялгаа байдаг. Юу вэ гэхээр энэхүү бүтээгдэхүүнийг муудахгүй тулд яадаг вэ гэхээр бактери өсөлтийг зогсоочдөг. Зогсох бодис хийдэг. Эсэлтийг зогсох бодис хийдэг. Тэгэхгүй чи эсэж штэ тий амьд организмууд байгаа учраас энд бол одоо тийм ямар нэг юм байхгүй бид нар хоол хүнсэндээ тий хийгээд маш хурдан хэрэгэлдэг учраас энд 10 дахин их пробиотик бактери байдаг. Та хэд магадгүй миний ярьсан зүйлүүдийг нөгөө чат GPT-гээс асуучвал бас маш тодорхой хэлж өгөх байх гэж бодож байна. Тэгээд байцааны 1 мг одоо шүүсэнд 100,000-аас нэг сая орчим 1 мг штэ. Одоо нэг тусалж хүрэхгүй тий шүүсэнд 1 сая орчим бактери агуулгаддаг. За тэгээд ийм л амархан байна. Элдвтэй саваа аваарай, өөрсдөө гэртээ байцаа болон бусад хүнсний төрөл бүрийн ногоонуудыг гоё давсалж, эсгэж те биологийн хүнс хийж эдэцгээгээрээ. Тэгээд баяртай бичлэгээ төгсгий.